Улсын хор уулнуудаа шавинар, шинэхэн бурядуудаа түүхэ, соёл, яхазанчилдаа танилцахаа аргатай болов. Исай Калашниковын нэрмжтэн номын санда шинэхэнэ түүхэгэн хоролцлаа ном хэрэгсэлдээ танилцалга болов. Мөн шинэхэн 30 жил номын харалга өнгөрөө. Шинэхэнэ түүхэ номсоо буряд ховсаана илгарал түүхнүүд тодорхойлогдно. Гадна шинэхэн ятаг тэндхэ гарахан нэрэ төртэй хүнүүд тухай мэдээнүүд орно. Мөнөөний сагт анхандаа шийгэд хопсойма ойдлыма захада натай зонод ухуутай хүүтэй игээд судлах харавж аюулж хоргодог байгаа юмда. Мөнөө сагна чи харгагүй. Тийм энэмнэ мартдаг хүн тул ном дээр гараад байхада энэмнэ хэзээдэшний байхыг хэрэгтэй юм болно. Зүгээр хоёр дахин намын мөн ла их хонирхолтой юм. Илангая шинэхэн бурядуудаа нютага босолга. Уласта хоорижа аж байдлаа ылдып халбарынуудаа амжилттай хөдөлж байхан тухайн хоорно. Шинэхэн 30 жил гэсний бараг манай шинэхэн ха 90 зон ихнэ 90 хаваад 30 жил болж байна л да. Авжинга таантын ятагта. Тэгээд энэ 30 жилсаа юу хаагаш вэ? Юу бүтээгаш вэ гэх голдохлаа гэж ханналжээ. Тус намуудаа авторхада буряд улсаа үндэтнэ нэгд хилицээ интернадаа хүмүүжлэгшэр олон жилд ажлахан мөн нахнанга амралтад гарахан шинэхэн угарбалтай чимэцэрэн гармаева болона. Биний өөрөмний хорон эрдэмхада Монгол хэл бишг. Тэгээд юунда шинэхэн ятагта 20 жил ихэд үндэh яатны нэгтэй лекцээ хоргуулд 20 жил ийм хөдөлгөн багшийн намтартай. Дэмрэлт өдрөөр чимэцэрэн гармаевая төрөлхидэн шабинарын болон хамтах хөдөлгөн нүхэдэн амаршилхая олоороо суглараа. Чимэцэрэн максимнай хэмүүдэ ганц төрүү буряд хөвөн дээр хүмүүжүүлдэг байна. Багш айд тостойгод орд хөвөн дээр хөвгдэн хүлсэтэй бид орд хөвөн мэдхүүгүй намда буряд хөвөр хандагтай рискүүгдэн өнөхөөрөөс үнэн мөнөө дүүргэнд үүсгэжлээ хараад өсгөдмнэ буряд сэтгэхүйтэй буряд хүмүүлүүгтэй урдаа харахаа манай буряд хөвүүд басгадай нэг л боогно гэшээ. Шинэхэн 30 жил ном уншихад уртайзан сүлжээ холбоонд олох аргатай. Энэ нь электронны ном болно. Шинэхэний түүхэ гэн хоролцлын ном хэрэгсэлхада буряд улсаа хоруулнуудаар тарагдангай. Александр Цыренов, Аяна Санджаева, Владислав Цыбенов, Бурят ТВ.